Та надтай адилхан ч байж болох юм. Би нэлээд хатуухан сургаал номлолттой сүмд өссөн юм. Хүмүүс Библиэд итгэхийн оронд сургаал номлолд илүүтэй итгэдэг байлаа. Тиймээс аль нэг номлолд гол анхаарлаа хандуулсан системчилсэн теологийг судлаж эхлэх үедээ үнэхээр урам хугармаар санагдаж байлаа. Христийн дагалдагч хэн боловч яагаад Библийн оронд ямар нэг номлолыг судлах ёстой гэж? Гэхдээ уламжилт системчилсэн теолог бол Библийг номлолоор орлуулдаггүй. Харин ч Библиэд юу заасан гэж итгэж байгаагаа хураангуйлан хүргэх энгийн арга зам юм. Тиймээс л зөв сургаал номлолууд нь Христ итгэлийн теологт чухал байр суурь эзэлдэг юм шүү дээ. Системчилсэн теологийг хөгжүүлэх нь хэмээх цувралынхаа 4 дахь хичээлийг та бүхэндээ хүргэж байна. Энэ хичээлээ бид системчилсэн теологийн онол номлол гэж нэрлэлээ. Учир нь энэ хичээлээр бид системчилсэн теологийг хөгжүүлэх арга замууд ба онол номлолын бүрдлийн уялдаа холбоо болон олон өөр сэдвүүдийн талаарх онол номлолын тухай үзэх болно. Энэ хичээл нь 3 гол хэсэгт хуваагдана. Юуны өмнө системчилсэн теологийн онол номлолын ерөнхий чиг хандлагыг авч үзнэ. Онол номлол гэж юу вэ? Тэдгээр нь системчилсэн теологт ямар байр суурь эзэлдэг вэ? 2 дугаарт бид онол номлолын бүрдлийн тухай үзнэ. Теологчид сургаал номлолоо хэрхэн бий болгодог вэ? 3 дугаарт системчилсэн теологийн онол номлолын ашиг тус ба аюул эрсдлийг судлах болно. Онол номлолууд нь бидэнд ямар ашигтай ба аюултай вэ гэх мэт. Одоо энэ сэдвийнхээ ерөнхий чиг хандлагаар энэхүү хичээлээ эхэлцгээе. Онол номлолууд нь бидэнд ямар ашигтай ба аюултай вэ гэх мэт. Онол номлолууд нь бидэнд ямар ашигтай ба аюултай вэ гэх мэт. Одоо энэ сэдвийнхээ ерөнхий чиг хандлагаар энэхүү хичээлээ эхэлцгээе. Системчилсэн теологийн сургаал номлолын талаарх бидний чиг хандлага нь 4 асуудлыг хөндлөнө. Эхлээд үүнийг бид хэрхэн тодорхойлдгоо ярилцсан. 2 дугаарт Библийн дагуу зөв зүйтэй сургаал номлол хэрхэн бий болгоход анхаарлаа хандуулна. 3 дугаарт системчилсэн теологийн сургаал номлолын зорилго зорилтыг эргэн харж хамгийн сүүлд нь сургаал номлолын системчилсэн теологт эзлэх байр суурийг дүрслэн тайлбарлах болно. Одоо системчилсэн ангилал дахь сургаал номлол нь ямар утга учиртайг харцгаая. Бид энгийн тодорхойлолтоор эхлэх болно. Номлол хэмээх нэр томьёо нь теологт олон хэлбэрээр хэрэглэгддэг болохоор хүн бүрийн сэтгэлд нийцэх бүрэн төгс тодорхойлолт олоход бэрхшээлтэй. Гэхдээ манай хичээлийн зорилгын дагуу системчилсэн теологийн нотлогоог ийхүү тодорхойлж болох юм. Сургаал номлол гэдэг бол теологийн тодорхой сэдвийн тухай Библийн сургаалын тайлбар болон нэгтгэл юм. Сургаал номлолын тухай энэхүү хичээлээр ярьж байгаа зүйлийн 3 гол талыг энэ тодорхойлолт зааж байна. Эхнийх нь сургаал номлол нь теологийн сэдвийг хамруулдаг. 2 дугаарт номлол нь Библийн сургаалуудыг нэгтгэдэг. Харин 3 дугаарт номлол нь Библийн сургаалуудыг тайлбарладаг. Тодорхойлолтынхоо тал бүрийг задлан үздэцгээе. Үүнд теологийн сэдвүүдийн талаарх сургаал номлолын онолуудаар эхэлж, дараа нь Библийн сургаалуудыг нэгтгэдэг баримтуудыг, мөн түүний дараа Библийн номнуудын сургаалуудыг хэрхэн тайлбарладаг тухай задлан үздэцгээе. Теолог бол тоолж баршгүй олон сэдвүүдийг хамардаг асар том салбар судлал гэдгийг бид бүгд одоо сайн мэддэг болсон дамжиггүй. Теологийн асар өргөн цар хүрээг шөнийн тэнгэрийн хязгааргүй уудантай харьцуулж болох юм. Өргөн цар хэмжээ болон теологийн хэцүү ярвигтай байдал нь биднийг төрөл бүрийн тохиолдлын арга замаар үүнийг ойлгож учрыг нь олохоос өөр аргагүй болгодог. Одон орон судлаачид шөнийн тэнгэрт од мичтийг судлахын тулд тэнгэрийг олон хэсэгт хуваадгийн адил системчилсэн теологчид теологийг олон янзын сэдвт ангилан хуваах нь тустай байдаг. Дундад зууны үеэс эхлээд системчилсэн теологийг 5-6 гол салбарт ангилах хүчтэй хандлага байсаар ирснийг бид энэхүү цоврал хичээлээр зааж байсан билээ. Эдгээр нь библиог буюу Библиэлд гол анхаарлаа төвлөрүүлдэг салбар, зөв теолог буюу мөнхийн эзэнд гол анхаарлаа төвлөрүүлдэг салбар, антрополог буюу хүний талаарх теологийн үзэл баримтлалыг судалдаг салбар, сотерлог буюу авралын тухай судалдаг салбар, экзеолог буюу сүм дээр гол анхаарлаа хандуулдаг салбар, эскатолог буюу сүүлчийн зүйлсийн тухай сэдв. Энэ хичээл дэх онол номлол хэмээх нэр томьёо нь эдгээр өргөн сэдвүүдтэй бүгдтэй нь уялдаа холбоотой юм. Гэхдээ сургаал номлолын эдгээр болон бусад өргөн сэдвүүд нь олон жижиг сэдвүүдэд хуваагддаг гэдгийг бид мэднэ. Жишээлх юм бол зөв теологийн тухай авч үзье. Зөв теологийн нэг тал нь христологийн номлол. Энэ нь Христийн бие ба хийсэн зүйл хоёрыг хамардаг. Христийн бие нь түүний хүний ба ёрвсын чанар хоёрт хуваагдана. Түүний хүний мөн чанарт бие махбод болон сүнс багтана. Ингээд л цааш хуваагдаад л байна.
Системчилсэн теологийн том сургаал номлол бүр жижиг сэдвүүдэд хуваагддаг. Энэ хичээлээр бид хөвчлэн системчилсэн теологийн томоохон сэдвүүдийг сургаал номлол гэдэг нэр томьёогоор илэрхийлэх болно. Гэхдээ теологийн төвшин бүр жижиг, том гэлтгүй тодорхой хэмжээний онол номлолтой холбоотой байдаг гэдгийг санаж, уян хатан хандах зайлшгүй шаардлагатай юм. Системчилсэн теологийн онол номлол нь теологийн сэдвүүдэд анхаарал хандуулахын сацуу Библийн сургаалуудыг өөр хооронд нь уялдуулан нэгтгэдэг юм. Эхний хичээлээр бид системчилсэн теологийг модтой зүйрлэж байсан. Мод хөрснөөс ургадаг хэдий ч ургасан хөрснөөсөө огт өөр харагддгийн адил системчилсэн теологийн онол номлол нь Библийн номнуудаас үндэслэн боловч Библийн номнуудаас их өөр юм. Сургаал номлол Библиэс өөр байдгийн нэг гол шалтгаан бол энэ нь нийлмэл нэгтгсэн зүйл юм. Библийн зөвхөн нэг ишлэл юм уу? Номонд анхаарахаас илүү Библийн олон ном ишлэлүүдийг нэг дор илэрхийлж байна гэсэн үг. Ингээд жишээ авч үзье. Төлөөлөгчдийн тунхаглал гэсэн онол номлолын бүрдэлд анхаарлаа хандуулцгаая. Энэ нь Христийн дагалдагчдын хувьд батлан тунхагласан хамгийн үндсэн суурь сургаал номлолуудыг нэгтгэн хураангуйсан байдаг. Өөрөөр хэлбэл Христ итгэлийн үндэс гэсэн сэдвт гол анхаарлаа хандуулсан гэж хэлж болох юм. Энэ тунхаглалд юу гэж бичсэнийг та бүхэн мэдэх үзье. Би тэнгэр газрыг бүтээсэн яр бусын хүчт мөнхийн эзэн эзэгт итгэдэг. Би ариун сүнсээр ихэн хэвлий долдож ариун Мариас төрсөн мөнхийн эзний хүү бидний их эзэн Есүс Христэд итгэдэг. Тэрээр Понти Пилатын тушаалаар зовлогдсон амиан өгчө бужлагдсан. Тэрээр мөнхийн зовлонд орсон боловч 3 дахь өдрөө үхлээс дахин амилсан. Тэрээр одоо мөнхийн улсдаа бүхнээс хүчт эцгийнхэн баруун мутарт заларч буй. Тэрээр тэндээсэн үгсэн амьд бүхнийг шүүхээр эргэн ярих болно. Би ариун сүнсэнд итгэдэг. Ариун католик сүм, гэгэн хүмүүсийн нэгдэл, гмийн өршөөл, бие махбодын дахин амьлалт болон мөнхийн амьдрал итгэдэг. Амен. Христ итгэлийн энэхүү түүхэн тунхаглалыг Библиэтэй харьцуулахад ямар байгааг анзаарч байгаа биз дээ? Өөрөөр хэлэх юм бол энэ тунхаглал нь Библиэс огт өөр харагдаж байна. Яг ийм үг Библийн хаанч байдаггүй. Яг ийм санааг жагсаан бичсэн. Эсвэл ийм олон янзын утга агуулгыг нэг дор цуглуулсан Христ итгэлийн тунхагч байхгүй билээ. Гэсэн ч төлөөлөгчдийн тунхаг нь Библийн дагуу үнэн зөв юм. Учир нь энэ тунхаг Библийн олон өөр хэсгийн утга санааг зөвөр тусгасан юм. Тунхагийн сүүлийн мөрийн тухай бодож үзье л дээ. Би гмийн өршөөл, бие махбодын дахин амьлалт болон мөнхийн амьдралд итгэдэг. Эдгээр сургаалыг бүгдийг агуулсан Библийн ишлэл огт байхгүй. Харин эдгээр сургаал нь Библийн олон өөр хэсгээс олддог. Төлөөлөгчдийн тунхаг нь Христэд итгэгчдийн хувьд бидний итгэн дагдаг итгэл үнэмшлийг нэгтгэн онол номлолын хураангуй хэлбэрээр бичсэн байдаг юм. Манай тодорхойлолтын 3 дахь тал бол сургаал номлол нь тухайн сэдвийн талаар Библиэд заасан зүйлийг тайлбарладаг гэдгийг харуулж байгаа юм. Тэдгээр тайлбар нь мэдээлэл цуглуулан харьцуулж, теологийн нотлогоо бий болгохтой адил энгийн байж болно. Эсвэл цогц теологийн сургаалын өргөн цар хүрээтэй нөлөө шиг уялдаа холбоотой байж болох юм. Онол номлолын тайлбарын төвшинг бид энэхүү шугам дээр харьцуулан харж болно. Эхний шатанд баг зэргийн тайлбартай энгийн хялбар онол номлолууд, дунд шатанд дунд зэргийн тайлбартай онол номлол. Харин төгсгөл шатанд өргөн цар хүрээ бүхий нарийн цогц тайлбартай онол номлолууд орно. Тухайн сэдвийнхээ тухай маш товчхон тайлбарлсан онол номлолоор жишээ аван харцгаая. Төлөөлөгчдийн тунхаг нь бараг тайлбаргүйгээр үүний сонгодог жишээ юм. Жишээ нь үүнд мөнхийн эзэн эцгийн тухай, тэр бол бүхнээс хүчт ба тэнгэр газрыг бүтээсэн гэж л хэлсэн байдаг. Энэ тайлбар нь мөнхийн эцгийн тухай юунд итгэдгээ маш товчхон хэлсэн байгаа бөгөөд үнэндээ маш богинохон тайлбар юм.
Энэхүү тунхагт мөн хүүгийн тухай арай илүү тайлбарласан байдаг. Харин ариун сүнсний тухай бол би ариун сүнсэнд итгэдэг. Христ ариун сүнсээр олдсон гэхээс өөр юм төлөөлөгчдийн тунхагт хэлээгүй байдаг. Зарим тохиолдолд сургаал номлолыг ийм энгийн хялбараар илэрхийлж болдог. Эдгээр энгийн хялбар онол номлол нь сүмийн амьдралд маш ашиг тустай байдаг боловч сургаал номлолыг илэрхийлэх цорын ганц арга зам биш юм. Энэхүү шугамын төв хэсэгт дунд зэргийн тайлбартай сургаал номлолууд багтана. Жишээ нь ихэнх протестант катехизм болон тунхагт теологийн сэдвүүдийг ийм арга замаар илэрхийлсэн байдаг. Төлөөлөгчдийн тунхагт ариун гурвлын тухай онол номлолыг хэдхэн мөрөнд хэрхэн багтааж бичсэнийг бид харсан. Тэгвэл харьцуулж харахын тулд Хайдельбергийн катехизмд 1563 онд бичигдсэн. Ариун гурвлын тухай хэрхэн арай дэлгэрэнгүй тайлбарласан байдгийг харцгаая. Хайдельбергийн катехизмын асуулт хариулт 23-т төлөөлөгчдийн тунхагийг бараг тэр чигээр нь иш татсан байдгаас эхлэе. Тунхагаас ийхүү иш татахдаа мөн зөвхөн ариун гурвлын тухай 31 асуулт хариултыг багтаасан байдаг. 26 дугаар асуулт хариултыг жишээ болгон авч үзье. Үүнд бүхнээс хүчит Тэнгэр газрыг бүтээсэн мөнхийн эзэн эцэгт итгэдэг гэж хэлэхдээ та чухам юунд итгэдэг вэ? Мэдээж энд төлөөлөгчдийн тунхагийн эхний мөрөөс иш татсан байна. Харин 26 дугаар асуултын хариулт болгож энэхүү тайлбарыг бичсэн байдаг. Тэр бол манай их эзэн Есүс Христийн эцэг урьдчилан ертөнц хийгээд дүүнд орших бүхнийг оргүй хоосноос бүтээгээд мөнхийн эрх мэдэл ба заавраараа тэдгэрийг захирсаар байгаа бөгөөд хүү Есүс Христээр дамжуулан миний мөнхийн эзэн ба эцэг болсон билээ. Тэрээр миний бие ба сүнсний бүх хэрэгцээг хангаж өгнө гэж эргэлзэхгүйгээр би итгэж найддаг бөгөөд тэрээр энэ зовлонт ертөнцид надад илгээсэн ямар ч бэрхшээлийг сайнаар эргүүлж өгөх болно. Тэрээр бүхнээс хүчит мөнхийн эзэн учраас энэ бүхнийг хийж чадна. Мөн тэрээр итгэмжит эцэг учраас энэ бүхнийг надад хийж өгөхийг хүсдэг билээ. Мөнхийн эзэн эцгийнхээ тухай итгэлээ тайлбарласан энэхүү тайлбар нь төлөөлөгчдийн тунхагт байдаг ганц өгүүлбэрээс хамаагүй дэлгэрэнгүй байна. Харин хамар хүрээний төгсгөлд бүрэн төгс тайлбар бүхий сургаал номлолууд багтсан байна. Ихэнхдээ илүү дэлгэрэнгүй тайлбар нь теологийн үзэл бодолд илүү бүрэн төгс гэрч баримт болж өгдөг бөгөөд тухайн үзэл бодлыг хамгаалахын төлөө байдаг. Системчилсэн теологийн албан ёсны зохиол бүтээлүүд ихэнхдээ энэ ангилалд багтдаг. Өөрөөр хэлбэл системчилсэн теолог нь тунхаг, катехизм болон намынчлалыг бүгдийг аваад дээр нь олон төрлийн тайлбар нэмэлт материалуудыг нэгтгэсэн байдаг гэж ойлгож болох юм. Жишээ нь төлөөлөгчдийн тунхагт ариун гурвлын онолыг хэдхэн өгүүлбэрээр тайлбарлаж байхад Хайдельбергийн катехизмд 31 асуулт хариултаар дэлгэрүүлэн тайлбарлаж, харин Чарльз Хож системчилсэн теолог номынхоо 4 бүлэгт энэ номлолыг тайлбарласан байдаг бөгөөд энэ 4 бүлэг нь 200 орчим хуудас гэсэн үг юм. Сургаал номлолын бүрэн төгс тайлбар нь үндсэн системчилсэн теологийн нэг шинж чанар юм. Тийм болохоор бид системчилсэн теологийн онол номлолын сэдвийг судлахдаа төрөл бүрийн төвчний тайлбарын учрыг олох хэрэгтэй болно гэдгээ мартаж болохгүй. Сургаал номлол нь теологийн сэдвүүдийг Библийн сургаалын өөр төвшөнд тайлбарладаг гэсэн үг юм. Системчилсэн теологийн сургаал номлол гэж юу вэ гэдгийг бид харлаа. Одоо бүгдээрээ энэхүү сэдвийн тухай чиг хандлагынхаа 2 дахь гол асуудал руу орцгоё. Библийн дагуу зөв зүйтэй сургаал номлол хэрхэн бий болох вэ? Теологчид яагаад Библийн сургаалуудыг эдгээр арга замаар нэгтгэн тайлбарлах нь зөв зүйтэй гэж боддог вэ? Олон Христийн сүм чуулган сургаал номлолоос татгалздаг учраас энэ бол тун зөв зүйтэй асуулт юм. Тунхаг хэрэггүй, харин Христ хэрэгтэй. Номлол хэрэггүй, харин Библи хэрэгтэй гэх мэт уриаг та сонсож байсан байх. Эдгээр уриа лозунгийн цаад хүсэл эрмэлзлийг бид үнэлэх хэрэгтэй. Учир нь энэ нь Библийн номнуудыг хамгийн чухалд тооцсон байдгийг. Ер нь системчилсэн теологчид Библийн сургаалыг яг байгаагаар нь байлгаж яагаад болдгүй юм бэ? Тэд Библийн сургаалуудыг яагаад заавал сэдвээр нь ангилж, тэдгээр сэдвүүдийн тухай Библи бичсэн зүйлсийг нэгтгэн тайлбарлах ёстой юм бэ? Сургаал номлолыг бий болгохын чухал учир шалтгаануудын нэг бол Библийн зарим хүмүүс бидэнд ийм үлгэр жишээ үзүүлсэн байдагт оршино. Сургаал номлолын тухай ярьсан ердөө 2хан Библийн жишээг авч үзцгээе л дээ.
Эхнийх нь Есүсийн ийм үлгэр жишээг харцгаая. Дараагийнх нь төлөөлөгч Паулийн жишээг харцгаая. Эхлээд Есүс бидэнд Библийн сургаалуудыг сэдвчилсэн нэгтгэл ба тайлбарыг хэрхэн үлгэрлэн харуулсныг авч үзье. Жишээ нь Есүсээс агуу тушаалын тухай асуусан тухай жишээг авч үзье. Матай номын 22 дугаар бүлэг 35-аас 40 дугаар ишлэлийг анхааралтай уншицгаая. Нэгэн хуулийн багш Парс бүлгийн гишүүн Есүсийг сорин, "Багшаа, хуулийн хамгийн агуу тушаал юу вэ?" гэж асуухад Есүс хариудна. "Мөнхийн эзнээ бүх зүрх, бүх сүнс болон бүх оюун ухаанаараа хайрл. Энэ бол хамгийн эхний бөгөөд хамгийн агуу тушаал юм. Харин хөршөө өөрийн адил хайрл гэдэг нь хоёр дахь агуу тушаал. Бүх хууль ба бүх ертөнцийн эзний зарлагууд энэ хоёр тушаал дээр л суурилдаг" гэжээ. Есүсийн энд хийсэн зүйл нь теологийн номлолын тухай манай тодорхойлолтын бүх элементийг багтаасан байгааг бид эндээс харж болох юм. Эхнийх нь энэ ишлэлд теологийн сэдвт анхаарсан байна. Парс бүлгийн гишүүн Есүсээс асуулт асуухаар ирсэн. "Их эзэн минь, хамгийн агуу тушаал юу вэ?" Энэхүү асуулт нь тухайн үеийн теологчид теологийн асуудлаа хэрхэн илэрхийлдэг байсан арга замаас шууд үүдэлтэй. Үнэн дээр хуучин гэрээний ямар ч ном, бүлэг, ишлэлд ийм асуулт байдаггүй. Тиймээс энэ Парс бүлгийн гишүүн өнөөгийн системчилсэн теологийн сэдвтэй тун төстэй теологийн сэдвийг гаргаж тавьсан байна. Хоёрдугаарт Есүс энд Библийн хоёр хэсгийг нэгтгэн хариулсан юм. Тэр Библийн ганцхан ишлэлээс иш татаж хэлээд л орхичихсангүй. Харин хуучин гэрээний дэд хууль 6-гийн 5 болон Левит 19-ийн 18 гэсэн хоёр ишлэлээс энд иш татан хэлжээ. "Мөнхийн эзнээ бүх зүрх, бүх сэтгэл болон бүх оюун ухаанаараа хайрл" гэж хэлэхдээ дэд хууль номын 6 дугаар бүлгийн 5 дугаар ишлэлийг иш татсан. Хөршөө өөрийн адил хайрл гэж хэлэхдээ Левит номын 19 дугаар бүлгийн 18 дугаар ишлэлийг иш татсан байна. Яг системчилсэн теологчдын адил Есүс Библийн олон янзын хэсгүүдийг нэгтгэн агуу тушаалын тухай сургаал номлолыг бий болгосон юм. 3 дугаарт Есүс энэ сэдвийн талаарх өөрийн үзэл бодлыг тайлбарласан. Тэрээр энэ хоёр тушаалын давуу талыг тайлбарлахын тулд энэ бол хамгийн эхний ба агуу тушаал, удаах тушаалч мөн адил гэж хэлсэн. Эцэст нь хоёр тушаалын ач холбогдлыг тайлбарлахын сацуу теологийн сэтгэгдлээ хэлж ийхүү төгсгсөн байна. Бүх хууль ба ертөнцийн эзний зарлагууд энэ хоёр тушаал дээр суурилдаг. Есүсийн энэхүү жишээ системчилсэн теологийн онол номлолыг бүрдүүлэх нь Библийн дагуу зөв зүйтэй юм а гэдгийг баталдаг. Хэрвээ Есүс онол номлолыг зөв гэж боддоггүй байсан бол өнөөх хуулийн багшид "Та яагаад онол номлол яриад байгаа юм бэ? Бичээс номуудад бичснээс өөр зүйл бүү яр" гэж хэлэх байсан биз. Харин Есүс үүний оронд онол номлолын ярианд хамтран оролцсон юм. Онол номлолыг дэмжсэн Есүсийн олон жишээний нэгийг авч үзлээ. Харин одоо бүгдээрээ төлөөлөгч Паулч бас адилхан үлгэр дуурайл үзүүлж байсныг харах хэрэгтэй. Онол номлолыг дэмжсэн Есүсийн олон жишээний нэгийг авч үзлээ. Харин одоо бүгдээрээ төлөөлөгч Паулч бас адилхан үлгэр дуурайл үзүүлж байсныг харах хэрэгтэй. Паул газар дундын тэнгисийн орнуудын Христэд итгэгчдэд маш олон захидал бичсэн бөгөөд тэдгээр нь ихэвчлэн практик болон пасторлог асуудлуудыг хөндсөн байдаг. Тэгвэл тэрээр эдгээр пасторлог асуудлуудыг теологийн номлолуудад анхаарал хандуулах замаар хөндөж гаргаж ирсэн байдаг. Ром номын нэгэн хэсэгт Паулийн үүнтэй адил жишээг одоо бүгдээрээ харцгаая. Тэр Ром хот дох сүмийн еврей болон еврей бус итгэгчдийн дунд үүссэн зөрчилтэй холбоотой пасторлог асуудлыг энд хөндсөн юм. Паул нь илүү дэлгэрэнгүй онол номлолыг гаргаж ирсэн юм. Ром номын 4-р бүлгийн 1-ээс 25-р ишлэлдэх энэхүү жишээг мэдэхгүй хүн цөөхөн бизээ. Библийн энэ хэсгийн талаар ярих зүйл дуусшгүй олон байдаг. Гэсэн хэдий ч бид энэ хэсэгт теологийн номлолын тухай тодорхойлолтын маань 3 элементийг хэрхэн тусгасныг товчхон ярив. Энэ сэдвт анхаарлаа хандуулж, Библийн олон хэсгүүдийг нэгтгэж, мөн тэдгээрийг тайлбарласан байдаг. Юуны өмнө Паул сэдвт анхаарлаа хандуулсан. Хуучин гэрээнд итгэлээр аврагдах тухай. Ром номын 4-р бүлгийг өмнөх бүлгийнхэн төгсгөлд танилцуулсан байдаг.
Ром номын 3 дугаар бүлгийн 31-р эшлэл дэх асуултыг сонсцгоё. Тэгээд бид энэ итгэлээрээ хуулийг үгүйсгэж байна уу? Энэ асуулт нь Паул Ром номын 4 дугаар бүлэгт хуучин гэрээнд итгэлээр аврагдах тухай сэдвийн талаар үзэл бодлон илэрхийлэх суурийг тавьж өгсөн байна. Энэ асуудлын тухай шууд тайлбарласан хуучин гэрээний ямар ч ном, бүлэг, ишлэл байдгүй. Харин энэ бол Паулийн сонирхсон теологийн сэдэв байсан юм. Ром номын 4 дугаар бүлгийн 1-ээс 25 дугаар ишлэл нь теологийн сэдвийг хөндөснөөс гадна Паул Библийн олон хэсгийг нэгтгэн тухайн асуудлыг гаргаж тавьсан учраас теологийн номлолын тухай манай тодорхойлолтонд нийцэж байгаа юм. Энэ бүлгийг өнгөцгүйл гэж харахтал Паул 7-оос доошгүй удаа хуучин гэрээнээс дурдсан байдаг. 3 дугаар ишлэлд Паул Эхлэл номын 15 дугаар бүлгийн 6 дугаар ишлэлийг иш татсан. 6 дугаар ишлэлд Паул Дуулал номын 32-ийн 1-ээс 2 дугаар ишлэлийг дурдсан юм. 10 дугаар ишлэлд тэр Эхлэл номын 15, 17 дугаар бүлгийг хооронд нь харьцуулсан байдаг. 16 болон 17 дугаар ишлэлд Паул Эхлэл номын 17 дугаар бүлгийн 5 дугаар ишлэлийг иш татсан. 18 дугаар ишлэлд тэрээр мөн Эхлэл номын 15 дугаар бүлгийн 5 дугаар ишлэлийг иш татжээ. 19 дугаар ишлэлд төлөөлөгч маань мөн л Эхлэл номын 17 дугаар бүлгийн 17 дугаар ишлэл болон 18 дугаар бүлгийн 11 дугаар ишлэлээс санаа авчээ. Эцэст нь 23-аас 34 дугаар ишлэлд Паул Эхлэл номын 15 дугаар бүлгийн 6 дугаар ишлэлийг дахин дурдсан байдаг. Паул хуучин гэрээний эдгээр олон ишлэлийг иш татан дурдсан нь тэрээр Библийн хэсгүүдийг нэгтгэн өөрийн номлолоо бий болгож байсныг бидэнд харуулж байна. 3 дугаарт онол номлолын тухай манай сэдвийн тодорхойлолтод хэлсний адил Паул энэ сэдвийн талаарх өөрийн үзэл бодлыг тайлбарласан байна. Итгэлээр аврагдах нь хуучин гэрээгээр батлагдсан байдаг гэдэг онол номлолын тухай тэрээр энд яриад байгаа юм. Тиймээс тэрээр энд олон арга замаар өөрийн үзлийг тайлбарласан байна. Эхнийх нь Эхлэл номын 15 дугаар бүлгийн 6 дугаар ишлэлд Авраам итгэлээрээ гэмгүйд тооцогдсон гэж хэлсэн байдаг. Үүнийг Паул тооцогдсон гэдэг бол сайн үйлсээр олдох зүйл биш гэж тайлбарласан байдаг. Паул мөн Дуулал 32 дугаар бүлгийн 1-ээс 2 дугаар ишлэлд Давид хаан тооцогдсон гэдэг нэр томьёог ашиглан энэ санааг баталсан гэж тайлбарласан байна. Үүнээс гадна Авраам Эхлэл номын 17 дугаар бүлэгт хөвч хөндүүлэхээс өмнө Эхлэл номын 15 дугаар бүлэгт гэмгүйд тооцогдсон байдаг нь аврал бол хуулиар бус харин итгэлээр ирдэг гэдгийг төлөөлөгч Паул харуулахыг зорьсон юм. Үүний дээр Эхлэл номын 17 дугаар бүлгийн 5 дугаар ишлэлд Авраам еврей болон еврей бус буюу ертөнцийн эзний хуулийг дагдаг ба дагдаггүй бүх үндэстний эцэг болно гэсэн амлалтыг авсныг Паул онцолсон бөгөөд Авраам тухайн үед үр хүүхэдгүй байсан тул мөнхийн эзний амлалтанд итгэхээс өөр найдвар байгаагүй нь Эхлэл номын 15 дугаар бүлгийн 5 дугаар ишлэлээс харагдаж байгаагч мөн хэлсэн байна. Мөн Эхлэл номын 17-гийн 17 болон 18-ийн 11-р ишлэлд Авраам ба түүний эхнэр хүүхэдтэй болоход дэндүү оройтсон байсан тул итгэл шаардсан хэвээр байлаа. Эцэст нь Паул Эхлэл номын 15 дугаар бүлгийн 6 дугаар ишлэл бол Авраамийн тухай түүхэн баримт төдий зүйл биш. Харин Христэд итгэгчдийн итгэлийн үндэс юу болохыг харуулж байгааг хэлсэн юм. Товчхондоо Паул Есүсийн адил сургаал номлолыг дэмжиж байсныг бид харлаа. Тэрээр теологийн сэдвүүдийн талаарх Библийн сургаалуудыг нэгтгэн тайлбарласан юм. Сургаал номлол гэж юу болох? Тэдгээрийн Библийн дагуу зөв зүйтэй эсхийг ойлгож мэдхээс гадна системчилсэн теологийн сургаал номлолын зорилгыг мэдэх нь маш чухал юм. Системчилсэн теологчид сургаал номлолоо хэрхэн бүрдүүлэхийг ойлгохын тулд сургаал номлолын үндсэн бий болдог хоёр гол зорилгыг мэдэх нь тун чухал. Нэг талаас сургаал номлол нь Христийн дагалдагчдын итгэдэг үнэн зөв сургаалыг заахын тулд эерэг зорилгын үндсэн дээр бий болдог. Гэвч нөгөө талаас хуурамч худал сургаалыг сөрөн зогсохын тулд сөрөг зорилгын үндсэн дээр бас бий болдог. Энэ хоёр зорилго хоёулаа системчилсэн теологийн сургаал номлолын шинж чанарт гүн нөлөө үзүүлдэг. Тиймээс энэ хоёрыг хоёуланг нь авч үзье. Юуны өмнө үнэн зөв сургаал бүрдүүлдэг эерэг зорилгоос эхэлцгээе.
Саунд системчилсэн теологчид Библийн сургаалуудыг дагахыг чин сэтгэлээсээ эрмэлздгийг бид мэддэг болсон. Үннийг бусдад таниулах хүсэл нь тэднийг үнний дээд шүүгч болсон Библийн номнуудыг дагах гол учир шалтгаан болдгийг. Гэвч системчилсэн теологчдод бас бэрхшээлгүй. Библи маш олон төрлийн сэдвүүдийн талаарх хоорондоо уялдаа холбоо бүхий асар олон сургаалыг агуулдаг учраас хэрв тэд зөвхөн Библийг хөтчөн болговол төөрч бодлох нь дамжиггүй. Жишээ нь бодоод үзье л дээ. Христлог буюу Христийн тухай сургаалыг Библиэд хэрэг заасан байдаг билээ. Үнэн дээр Библи тэр чигээрээ шууд бус замаар Христийн тухай ярьдаг. Христийн тухай мэдээлэл агуулсан асар том агуулгал гэсэн үг. Тиймээс теологчид Христийн онолын тухай Библиэд хэлсэн бүх үнэн зүйлийг заая гэх юм бол хизээч дуусахгүй бизээ. Тиймээс системчилсэн теологчид Библийн аль хэсгийг оруулах эсвэл хасгаа хэрхэн шийдэх вэ? Системчилсэн теологийн эерэг чиглэл нь зөвхөн Библийг дагдаггүй. Харин Библиэс гадна Христ итгэлийн уламжлалт чиг хандлага болон давуу талуудыг ашигладаг. Өөрөөр хэлэх юм бол системчилсэн теологчид аль асуудлыг гаргаж тавих хэсгээ шийдэхдээ өнгөрсөн үеийн итгэмжит Христэд итгэгчдийн үлгэр жишээг дагдаг. Нөлөө бүхий теологчдын хичээл зүтгэл, итгэлийн тунхгууд, намынчлалууд зэрэг нь системчилсэн теологийн онол номлолыг хэлбэржүүлэн бүрдүүлэхэд голлох нөлөө үзүүлдэг байна. Сургаал номлолоо хэлбэржүүлэн бүрдүүлэх системчилсэн теологийн эерэг зорилгын адил теологчид мөн сургаал номлолынхон утга санаа болон чиг хандлагыг сөрөг зорилгын дагуу тодорхойлох нь тун чухал байдаг. Үүний цаад учир шалтгаан нь онол номлолын гол зорилгуудын нэг бол яахын аргагүй хуурамч сургаалыг няцаахад оршдогтой холбоотой. Энэ сөрөг зорилго нь мөн л Библиэс их үндэстэй. Үнэн хэрэгтээ Библийн ихэнх хэсэг нь буруу хуурамч сургаалыг няцаахад зориулагдсан байдгийг. Библийн номуудын теолог нь үргэлж хоёр талтай байдаг бөгөөд сургаал номлолын эерэг хэлбэр болон хуурамч сургаалыг няцаах зорилготой сөрөг хэлбэрийн аль алийг чухалчилдаг. Тиймээс системчилсэн теологчид алийг авах, оруулах, эсвэл орхихоо авах, эсвэл хасгаа шийдэх шийдвэрт нь хуурамч сургаалыг засч залруулах хүслээр мэлзэл чухал нөлөө үзүүлдэг гэсэн үг юм. Библийн үлгэр жишээний дагуу хуурамч сургаалыг няцаахаас гадна системчилсэн теологчид мөн Христ итгэлийн уламжлалт чиг хандлага болон үзэл баримтлалуудыг дагдаг учраас энэ сөрөг зорилгыг залгамжлан авсан байдаг. Системчилсэн теологийн сургаал номлолын бүрдлийн энэ талд хит их ач холбогдол өгөх нь маш хэцүү байдаг. Жишээлх юм бол манай эртний 451 онд бичигдсэн Калцедоны итгэлийн тунхагт Христийн мөн чанарын тухай юу гэж бичсэн байдгийг харцгаая. Үүнд Христ бол жинхэнэ мөнхийн эзэн ба жинхэнэ хүн билээ. Энэ хоёр мөн чанар нь эргэлзэлгүйгээр, өөрчлөгдөхгүйгээр, салшгүйгээр, хуваагдахгүйгээр танигдсан. Энэ хоёр шинж чанарын ялгаанаас болж үл зөгцөн гэж байх. Харин ч энэ хоёр мөн чанар хуваагдахгүйгээр, хоёр бий болохгүйгээр нэгэн хүн, нэгэн биеийг бий болгодог. Нэг талаасаа энэ онол нь Библийн дагуу үнэн зөв байх эерэг зорилгын дагуу бичигдэж, Христэд итгэгчдийн итгэдэг зүйлсийг илэрхийлсэн байна. Энэ үнэхээр ойлгомжтой байна. Гэхдээ энэ тунхагт Христийн тухай юу гэж хэлснийг дахин сайн хараарай. Христийн талаарх хэлж болох бүхнийг хэлсэн байна уу? Калцедоны тунхагт Христийн ёр бусын ба хүний гэсэн хоёр мөн чанарын тухай яагаад ингэж нарийн тоочсон болов? Эдгээр мөн чанарууд нь эргэлзээгүй, өөрчлөгдөхгүй, хуваагдахгүй, салшгүй гэж яагаад заавал хэлсэн бэ? Христийн хоёр мөн чанар нэгдэж, салшгүй нэгэн бий болсон гэдгийг онцлон хэлсэн нь ямар учиртай вэ? Библи үнэндээ энэ асуудалд тийм ч их ач холбогдол өгөөгүй байдаг учраас л энэ тунхагт үүнийг тодорхой харуулахыг зорьсон юм шүү дээ. Үнэндээ Калцедоны тунхагийн гол чиг хандлага бол Христ итгэлийн эхний зуунуудад үүсэн гарсан Христийн талаарх буруу сургаалд хариу цахилт өгөхөд ихээхэн анхаарсан байдгийг. Зарим худал буруу сургаалууд Христ бүрэн төгс жинхэнэ хүн байсныг үгүйсгэж, зарим нь Христ бүрэн төгс ертөнцийн эзэн байсныг үгүйсгэж, бусд нь Христийг нэг хүн байсныг хүртэл үгүйсгэж байсан. Дээрхтээ яг адилхан арга замаар үндсэн системчилсэн теологийн олон сургаал номлол ийм төрлийн сөрөг зорилгоор бичигдсэн байдаг. Жишээлх юм бол Чарльз Хож системчилсэн теолог номынхоо 1-р дугаарын 4-р бүлэгт
Мөнхийн эзний тухай мэдлэгийн онол номлолоо эергээр тайлбарласан богинохон өгүүлбэрээр эхэлсэн байдаг. Үүнд мөнхийн эзнийг таних мэдэж болно гэдэг нь Библийн номуудын сургаалд тов тодорхой байдаг. Жишээ нь Чарльз Хож системчилсэн теологи номынхоо 1-р дугаарын 4-р бүлэгт мөнхийн эзний тухай мэдлэгийн онол номлолоо эергээр тайлбарласан богинохон өгүүлбэрээр эхэлсэн байдаг. Үүнд мөнхийн эзнийг таних мэдэж болно гэдэг нь Библийн номуудын сургаалд тов тодорхой байдаг. Энэ баталгааныхаа араас хойш мөнхийн эзнийг таних мэдэх тухай 3 худал сургаалын тухай уртаас урт өгүүлбэрүүдийг бичсэн байдаг. Буруу сургаалын эсрэг тэр ингэж хэлсэн байна. Энэ нь бид мөнхийн эзний тухай үнэн бүх зүйлийг мэдэж болно гэсэн үг биш. Гэд дараа нь бас нэг худал сургаалын тухай ийхүү онцлон хэлжээ. Мөнхийн эзний оюун санааны дүр төрхийг бий болгож болно гэж бид итгэх ёсгүй. Мөн 3 дугаарт тэр бичгтээ мөнхийн эзнийг бүрэн төгс ойлгож эсвэл гүн гүнзгий тань мэдэж болно гэж бид итгэх ёсгүй. Мөнхийн эзнийг бүрэн төгс ойлгож эсвэл гүн гүнзгий тань мэдэж болно гэж бид итгэх ёсгүй. Худал сургаалыг сөргөн үгүйсгэсэн эдгээр өгүүлбэрийнхээ дараа хойш мөнхийн эзнийг хэрхэн таних мэдэж болох талаар эерэг тайлбарлууга эргэн орсон байдаг.